Погийн амьдрал нь өөрөө бас яг энэ гоо бүсгүйн сая үхэлгээ ярьсан одоо эхнэр нь өгсөн ч юм уу хайртай бүсгүйн өгсөн ч юм уу нэг тийм тэдгээрийнхээ тэр нэг тэдгээрээс амссан тэр нэг зөвхөрлөлтгүй тийм шаналл тий бүр ингээд бүр харуулсмаар тэр нэг гашуутай бас холбоотой тий одоо үнэхээр гахалтай яг таны үнэн мөн чанарын өмнө ирж таныг өөртөө чинь илчилж өөх тийм мэдрэмжийг номноос аавна гэдэг чинь өөрөө гайхамшиг байхгүй юу те. Погийн тухай ярих юм уу? Пог уншина гэдэг нь өөрөө талаа юм да. Баршгүй. Погийн одоо зохиол бүтээлээс үлгэр авахгүй байх юм ч юм уу? Түнд автахгүй байхаа аргагүй. Өдрийн мэндийг хүргэе. За, Eagle 91.1 радиогоос бэлтгэн хүргэдэг Eagle Book podcast-ийн маань ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За, бид өмнөх 3 дугаартаа бол Монголын уран бүтээлчд, за Монгол зохиолчдын номуудыг онцлон танилцуулсан бол за энэ удаад адал зохиолын одоо Титэмт хаан гэж одоо нэрлэгддэг. За, тэрэллэр зохиолын эцэг хэмээгддэг Америкийн сонгодог зохиолч Эдгар Аллан Погийн за улаан үхлийн баг хэмээх өгүүлэлэг туужийн төврийг онцлохоор за бэлтгэсэн байна. Бидний энэ удаагийн дугаарт оролцох зочин бол Непко хэвлэлийн газрын редактор, за орчуулагч цогцлмаа. За цогцлуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За бидний урилгыг бас хүлээж авч те энэ дугаарт маань бас оролцохоор болсонд маш их баярлалаа. За баярлалаа. Цогцлооноос өмнө бас нэг их актер гараад яриа өгөө те хүмүүст яриа өгөөд ярилцлага бас хүмүүс нэг актер их ингэж яриа өгж байгааг бах те. Тий. Ер нь яриас хүн биш. Ааха. За, хоёлаа Эдгар Аллан Погийн номыг бас ярихын тулд эхлээд би бас ямар төрлийн ном одоо илүү их уншдаг вэ гэж бас асуумаар санагдчихсэн. За, мэдээж Эдгар Аллан Под дурлал гэдэг маань нэг тийм адал те тэрэллэр сэтгэл зүйн одоо тэр нэг цочмог одоо шинж чанарыг бас илтгэсэн гаргасан тийм зүйлийг бас илүүтэй сонирхох судлах тийм одоо хүмүүс бас илүүтэй Пог уншдаг штэ. Тэгэнгүүт нөгөө талаараа хүн уншигч одоо ингээд өөрийгөө тодорхойлдог тий ном уншаад эхэндээ бол одоо өөрийнхөө тэр сонирхсан номуудыг л бас уншиж байгаа штэ. Дараа нь явцад ингээд сонирхоод би үнэхээр ингээд хов хүний гоё тийм намтрууд унших дуртай байна уу тий. Эсвэл гоё ийм адал төрлийн зохиолуудад дуртай байна уу. Эсвэл би гоё тийм хов хүний хөгжлийн номнууд илүү сонирхож байна уу гэдээ өөрийгөө нэг тодорхойлдог штэ. Яг түн шиг чамд ингээд ном уншаад ингээд ном бүтээл орчуулад явхад дараа нь ингээд би ер нь ямар хуу төрлийн зохиолууд илүү их шимтээд байна гэдгээ бас тунгааж исэн болов уу гэж бодож байна. Ер нь бол яг зөвхөн нэг жанрт баригдаж уншина гэхээсээ илүүтэй аль болох тэлж уншихыг эрмэлздэг. Гэхдээ детектив зохиолд илүү түлхүү дуртай байдаг. Яагаад дуртай байдгийг анзаарсан бэ гэхээр Эдгар Пог ч юм уу одоо Рам Пог ч юм уу те ийм адал зохиолчдын бүтээлүүдийг унших үед төрөх мэдрэмж нь өөрөө бусад ном зохиол уншихаас илүүтэй хүчтэй мэдрэмж өгдөг. Сэтгэлийг илүү хөвсөлцүүлж, догтлуулж, хямрааж хүчтэй нөлөө үзүүлж байгаа учраас детектив зохиолд илүү дуртай тэр тал руугаа илүү гүнзгий уншихыг хүсдэг. Тэгэл зүйл ингээд маш олон төрлийн мэдрэмжийг зэрэг төрүүлдэг байх нь шүү дээ. Бас яг уу миний өөрийн зан чанартай илүү олддог гэж магадгүй. Тэгээд зан чанартай илүү ойрхон гэхэр чинь зан чанараа бас өөрөө юу гэж одоо тодорхойлох вэ? Илүү тийм одоо нууцлаг жир бус юмд бас илүүтэй бас шимтдэг байх нь шүү дээ. Тэг жир бус юмд тайлагдчихгүй. Нууцлаг зүйлд татагдах, түүнийг ирж хаах, бодлогошрох, эрэлхийлэх дуртай. Эдгар Аллан Пог бол анх одоо их зохиолчдын нацаг дөрж Алтан цонх гэдэг туужийг нь орчуулж бидэнд танилцуулж ирсэн те 1961 оны одоо Алтан цонхын бас анхны тийм хэвлэл байдаг ногоо ном байдаг шүү дээ те. Тэнгүүт яг Эдгар Аллан Погийн бүр өгүүлэлгүүттэй Монгол хэлт уншигчд те монголоор ингэж уншиж танилцах одоо тэр боломжийг олгосон нь
Бачааргалын од гэрэл гэдэг яруу найрагч одоо энэ улаан өхлийн баг гэмэх өгүүллийн төвөр байдаг. Тэгэхэд магадгүй яг монгол хэлээр бол анх Погийн өгүүлэг бүтээлүүдтэй бол монгол хэлд уншигчид яг энэ төврээр л бас танилцчихсан баг. Анхны одоо яг Погийн өгүүллүүдийн шедеврүүдийн орчуулга. Тий болохоор энэ Погийн ер нь өгүүллүүдийн тэр нэг хүнийг уншигчийг татаад идэг шидэн яг юундаа идэм болоо. Погийн бүтээлүүдэд бол яг энэ гээд оноож хэлэх тэр гэж тэмдэглэх нэг зүйлд одоо багтаах гэхэд илүү хэцүү байдаг баг. Маш өргөн цар хүрээг хамардаг. Одоо зөвхөн утга зохиолын гэхгүй бусад шинжлэх ухааныг хамарна гэсэн үг. Хим, биолог, физик, сэтгэл судлал гэх мэтчлэн. За тийм. Нөгөөдөөр өгүүлэг бүтээлүүд нь гарцаагүй нөхцөл байдалд тулгаж оруулна. Одоо та уншиж эхлэх үедээ зохиолын дүртэй хамтдаа тухайн эгшний хүн хэцүү нөхцөл байдал руу хамтдаа умбаж орж байгаа учраас одоо нэгэнт таны сэтгэл зүрхийг эзэмдэн авсан болохоор одоо салж угаасаа чадшгүй. Одоо тийм шийдэл байдаг байна. Ерөнхийдөө ингээд өгүүллийн тэр одоо уншигчийг татах одоо тэр өөрийнх нь одоо бичлэгийн аргач байд юм уу? Эсвэл тэр дөрүүдийнх нь онцлог, тэр нууцлаг байдал нь ч байд юм уу? Тэр нь ингээд уншигчийг одоо тэр армонд дотор амьдруулад баг ингээд туучуулаад тий гол дөрүүдтэйгээ тэгээ явах нь шүү дээ. Тий. Айдас болвол үнэн харин эр зориг итгэл үнэмшил бол худал байх боломжтой байх. Тийм болохоор гарцаагүй айдас мэдээж байна. Тэгээд айдсын өмнө гэмт хэрэгтэн эсвэл хохирогч тухайн нөхцөл байдлаас яаж гарах вэ? Эсвэл тухайн нөхцөл хэрхэн дарчилж байгаа? Эсвэл одоо тэр дөрүүд нь амьд хүн биш ч юм уу те? Нэгэнт одоо нас барсан хүн өгтөл ингээд яваад байх жишээлбэл одоо нөгөө нэг юу гэдэг өгүүлэг байгаа штэ. Лигийн хатагтай юм. Лигийн хатагтай. Бушнаас алдагдсан амьсгал бачуурл гэдэг өгүүлэг байгаа даа штэ тий. Тиймэрхүү маягтай. Тэгэхээр одоо ийм гарцаагүй нөхцөл байдал руу нэгэнт орсон. Тэгэд хамтдаа л яваад байгаа болохоор хамтдаа бүх асуудлыг шийднэ. Нэг давин цоосон гэдэг шиг. Уншигчтэй зохиолынхаа дүртэй хамт одоо нэг завинд суучлаа гэсэн үг шүү дээ. Завин бас их учиртай байгаад байдаг шүү дээ. Одоо тий далайд завтай гарахтаа нэг өгтөлтэйгээд гардаг ч юм уу, онгоцон сүрдэг ч юм уу тий. Онгоцон сүрсэн чинь тэр хэд одоо нөгөө нэг хүний махаар хооллох ч юм уу. Тэр нь одоо зүгээр ингээл яг ингээд хүний махан идчихтэн тий өгтөл амьдаар нь хүнийг оршуулах гэх мэтчлээ бид нар таслуулсан байж магадгүй л. Гэхдээ яг ингээд Пог уншаад явангууд тэр бүхнийг биеэр мэдэрч одоо таны арьс хөрзийж хөлсчээ харч сэтгэл эмзэглэж магадгүй зарим тохиолдолд таашаалын мэдрэмж төрөх бас магадлалтай. Тийм байгаад идэг. Нэрээ завиг гэснээс одоо хулгайд алдсан бичиг хулгайлагдсан загтал ч юм уу одоо лонхноос олдсон бичиг энэ төр гээл байдаг тий. Тэнгүүтлийн тэнгис далай тий. Тэр өгүүлэлэг үйл явдал өрнчээ орон зай. Нөгөөтэйгөр ингээл ашаарын гэрийн мөхөлтэй Метценгерштейн ч юм уу лигийн хатагтай гингүүтэл ингээд нэг тийм орд харш дотор бас байгаад байдаг. Ийм үйл явдал болчоо тэр орон зайнууд бас яг ингээд өөрийн тэр одоо Погийн сонгож авсан тэр объектууд нь бас нэг тийм эртний гэмээр те одоо газар эхлээ үүсгээд нэг далай тэнгисийг үүсгэжээ эхлээд үг үүсчээ гэл Библийн сударт гардаг штэ. Тэрэн шиг ингээд дандаа нэг тийм эртний цайз ч юм уу те тийм нэг эртний тийм нэг ахуулаг мэдрэмж ч юм уу анзаарэгддэг тийм үү. Одоо тэр байшин, зав, далай тэнгис, гол мөрөн, гэрэл сонгодог зураг ч юм уу, хөгжим ч юм уу. Тэр бүхэн нь амьтай мэд. Одоо нэг тийм. Тэн их олон хүн ч юм уу олон дүр бол байхгүй. Гэхдээ тэр сонгогдсныг байшин орд харш
эдлэн газарт үйл явдал өрнөн тухайн байшин эсвэл тэр ойр орчмын газрын уур амьсгал нь бол маш хүйтэн хүндий хэрцгийд аимшигтай атлаа өгүүлшгүй гоо зөвлөнтэй бас байдаг. Тийм нэг баргаар төрхөн татаад байдаг гэдэг хүрээлэн буй орчны тий. Хүйтэн хөхтөө өнгөөр илэрхийлэх юм уу? Одоо тэр үе миний төсөөллөөр тэр байгаль байшинг төсөөлнөх юм уу да? Яг одоо нөгөө зохиолдоо очиод ингээ амьдраа тэрийг харж яах гэж төсөөлвөл тий. Тэгэхээр нэг тийм зэвхий хүйтэн өнгө аясаас нэг тийм гайхамшигтай их төгс төгөлдөр гоо зөвлөнг бас мэдрүүлдэг шүү. Гаргаж ирдэг. Нэрэл одоо Погийн нөгөө нэг байшин эд юмс амтай гэдгсэн чинь нэрээ Погийн юм дөрүүд нь ингээ одоо эртний удмын тий язгууртан тэгээд айгүй тийм орд хар шийд баялаг өв залгамжлагчд байдаг тий. Тэгээд тэд нар хизээч ажил эрхлэхгүй тий газар ухаж тариалан тарихгүй тэг жамзуухгүй тий. Тэгэл ерөөсөө тэр орд харш дотроо нийгмийн харилцаанд бас ордоггүй. Тэгээд тэр нэг орд харш дотроо ингээд хүрээлэн буй одоо тэр хөгжмийн зэвсэг ч юм уу те одоо эртнээс өвлөгдөж ирсэн тэр одоо цайзынх нь гантиг баган ч юм уу эсвэл нэг тийм асар гоёмсог үзэмжтэй хийцтэй зуухч байх юм уу тийм тойлж байх юм уу тийм ингээд нэг хүрээлж байгаа эд юмсараа ингээд те өөрийнхөө тэр одоо амьд харилцаа гэх юм одоо үүсгэх тэр зүйлийг орлуулад тэдэнтэйгээ ингээд зүг амьдраа бэж идэг юм сонирхолтой дөрүүд байдаг шүү дээ. Тийм яг тиймэрхүү дөрүүд байдаг. Одоо жишээлбэл алтан зоох өгүүлгийг ч гэсэн ажиглаад харах юм бол нэг тийм домог зүйн шинжтэй байгаад идэг шүү дээ тий. Тэгээд дөрүүд нь бүгд тэдэнд тулгарч байгаа асуудал гэх юм уу сэтгэл зовоосон зүйл нь ердөө ах уян дарамт нийгмийн харилцаа өлсгөлөн гачигдал бус дандаа суу тухаантны эрэл зогсолтгүй эрэл ганахрал гоо бүсгүй үхэл тэ одоо нэг Акутагавигийн нэг тийм юу ишлэл үг үйдэг штэ. Суут хүний юм чанар бол одоо юм итгээд содон байх те. Тэр нь магадгүй тийм анхдагч эсвэл анхдагч сэтгэлгээч гэх юм уу те. Одоо сэхитэн гэдэг бол анхлан одоо галыг одоо ашигтай гэж бодож олсон ч юм уу нэг тийм л хүмүүс байгаа штэ. Юм анх бус нь бол дагандуур ихч те. Тэгэнгүүт яг нэг тийм сэхитэн суут хүний чанар нь тийм итгээд содон байх. Тэр нь одоо тийм анхдагч чанартай холбоотой. Нөгөө талаар тийм нэг хэрүүл те маргаан тарих чадвар гэд ярьсан байдаг. Тин шиг бас юм Погийн амьдрал нь өөрөө бас яг энэ гоо бүсгүйн сая үхэлгээ ярьсан одоо эхнэр нь өгсөн ч юм уу хайртай бүсгүй нь өгсөн ч юм уу нэг тийм тэдгэрийнхээ тэр нэг тэдгэрээс амссан тэр нэг зөвхөрлөлтгүй тийм шаналл те бүр ингээд бүр харуулсмаар тэр нэг гашуутай бас холбоотой тэндээсээ тэр бол одоо ингээд мэдээж хүний амьдралд бол одоо маш харуулсмаар хинч хүсхээргүй тийм муухай зүйл гэж байгаа штэ тэгжил боддог гэтэл тэндээс яг нэг тийм гоо зүйг нээж гаргаж ирнэ гэдэг энэ чанар нь тэгэд энэ бол одоо итгээд хачин байх гэдэг чанар гэл одоо судлаачид онооцсон томьёолцсон байдаг те. Энэ чанар нь бас өөрөө их тийм содон. Тий. По өөрөө 19-р зууны сүүл үеийн одоо тэр детектив зохиолыг үндэслэгч гэж судлаачид үздэг штэ. Яг гоо тэр По бол амьд ахуйда тийм баян тансагч юм уу ад жаргалтай хэзэж байгаагүй штэ. Угны язгуурт ухсаатай тийм. Уг нь бол язгуурт ухсаатай. Гэхдээ тэр хүн төрхтөл тийм суутан за тэгээд тийм байж болох маш их авьяасыг дээж төрсөн юм болов. Түүнийгээ дагаад ийм золиослогдсон амьдралын хөв тавилан амьдралын хувь төөргийг тоолж амьдрал руу бодтуу босуу гэдгийг ялгахаа байтлаа төөрөлдөж автаж шаналж гутарч явсан юм уу да. Тэгээд одоо Орос Францын гэлтгүй те ер нь ингээд ихэнх зохиолчдын символист зохиолчдын үг эцэг тэнгэр байхаас аргагүй. Тийм гайхамшигтай зохиолч.
Эдгар Погийн тэр нэг бэлэгдлийн бас нэг өрмөс чанарууд гэж ярьдаг тий. Тэгээд нөгөө талаар тэр нэг дөрүүдийн нэг онцгой бас чанар дээр нэг бүр сэтгэл зүйч юм шиг сэтгэл судлалын тийм одоо ухааны аргачлалыг одоо тухайн үед өөрөө уран зохиолтой ч юм уу өгүүллүүдээ ч юм уу ингээд боловсруулж исэн хүн шиг санагддаг. Жишээ нь одоо William Wilson гэх өгүүлэл гэдэг штэ. Өгүүллийн гол дүр бол одоо ингээд тий өөрийгөө ингээд одоо маш дээгүүрт тавьдаг. Одоо бол өндөр эготой ч гэж ярих юм уу нэг тийм дүр байгаад байгаа. Гэтэл нэг өрсөлдөгч хараад ирдэг. Тэр өрсөлдөгч бол одоо William Wilson өөрийг нь энэ бол өгүүлж байгаагаар бас жинхэнэ нэр нь биш гэж байгаа тий. Тэгээд өөрийг нь одоо хамгийн гол нь одоо ингээд дарах тий. Өөрөө одоо тэр хүн өөртөө энэ тэнцүү байгаад байгаа болохоор өөрөө ингээд жигшил цөхрөл өөртөө одоо мэдрэх ч юм уу тий байгаад идэг. Гэтэл яг тэр William Wilson-ы одоо тэр өөртөө нь өрсөлдөж байгаа хүн нь өөрөө идэг шнэ эцээс. Энэ өрсөлдөгчөө сүлдээ тисгээ байгаад хөнөөцсөн чинь өөрийгөө хөнөөцсөн байдаг. Энэ нь одоо тэр нэг хар хүн гэд одоо кино гэдэг штэ. Балетын урлагийн одоо гайхамшигыг үзүүлдэг. Тэгээд төгсгөлд нь нөгөө нэг найзыгаа хөнөөчлөө гэсэн чинь өөрийгөө дүрцсэн байдаг. Тэгээд яг үхтэй одоо нөгөө чиний ярьдаг нөгөө үхлээс гобсгүй үхлээс нөгөө гоо сайхныг нээн гэдэг шиг нөгөө үхээд яг нөгөө үхэж яхад нь багш нь очиж асуусан чинь тий чи юу мэдэрч юм гэдгсэн чинь төгс төгөлдрийг гэдэг хүсдэг. Тэгээд тэр киноны яг энэ одоо арга хэлбэр тэр илэрхийлэл нь ч юм уу яг энэ Погийн нөгөө William Wilson-тай бас их төстэй санагддаг. Тэгэхээр энэ сэтгэл зүйн тэр нэг цочмог тий гинтийн цочрлоос үүдсэн тэр нэг сэтгэл зүйн хуваагдмал байдал ч гэдэг юм уу тэр зүйл дээр По ер нь бас дөрүүдтэй айгүй их шингээж ажилласан санагддаг л да. Тэгж Погийн дөрүүдэд болол ямар нэгэн байдлаар игэлжээрийн те зүгээр нэг цэцэг байна гэдэг өнгөрөх бос тэр цэцгийн хамгийн тод алуулан хөнгөн байх жишээний ч юм уу. Тэр ингээ бүх эд юмсаас ахуулаад бүх дөрүүд нь өөрөө нэгэнд зохиогдсон гарцаагүй нөхцөл байдлыг туулах тийм орон зайтай байгаад идэг. За тийм болохоор мэдээж сэтгэл зүйн юм уу сэтгцийн одоо цочмог хурцтмал байдал нь бүх дөрүүдэд нь мэдээж илэрдэг. Яагаад вэ гэхээр тэр бол нэгдүгээрт Погийн санаанаас гарч байгаа. Хоёрдугаар гэх юм бол тэр дөрүүдээр илэрхийлж одоо судлаач нар бас үтсэн байгаад байдаг штеп. Хүний зан чанарыг ингээд зан чанар дотроо хүний бүр одоо нэг чандын тэр сэтгэл мэдрэмжийг нь уудлан тавьдаг гэх юм уу. Одоо жишээлбэл гэмт үйл хийсэн этгээд хүн алсандаа өөрийгөө одоо цагаатгах гад ингээд үзээд байна уу те. Эсвэл энэ үнэхээр алуурч хүн мөн үү гэдэг ч юм уу. Энэ бүхний хариултыг нь бол эзэж өгж байгаагүй. Асуулт үлдэн магадгүй асуулттай хамт нэг тийм хариулчиг мэдрэмж бас уншигчэд тагаад үлдэн. Тийм одоо гайхалтай. Хүний бүхэл одоо энэ сэтгэлийг эзэрхийлж бүх нөхцөл байдалд оруулж маш ихээр тогтлуулах, готрах одоо айх мэдрэмжтэй. Жишээлбэл Худаг баад үжир гэдэг өгүүлэлт одоо ийм хүлэгдсэн байгаад байгаа шүү дээ. Тэнгүү дээрээс нэг саран ийлд ингээд дураал юу төхөж ирээл. Тэгээд ингээд төсөөлөд үзэхээр ингээд бодохгүй юу. Үнэхээр ийм амар аимшигтай. Тэгвэл бол энийг сайн илэрхийлж ярьж чадахгүй л та. Би нэг Худаг баад үжир гэдэг өгүүлэлгийг 22 онд сургуулаа төгсөөд тэгээд хүнч нөгөө нэг сургуулаа төгсөөл яг нэг ийм төгс курсын оюутан ч юм уу дөнгөж төгснөхийн дараа одоо зохиол сонирхож байгаа залуучууд ч юм уу хамаагүй л ахал та тэгтээ айгу тийм өөрийнхөө сурч мэдсэн юмд илүү тийм бол арах ч юм уу те
драматик ханддаг шүү дээ. Амьдрал ахгүй гүлөөгөрч. Тэгээ би нэг Баянгарт очиод Погийн дөгүүлгүүдийг уншаад. Тэгтээ би яг нэг ганцаар амьдэрдэг байсан байхгүй юу? Тэгээ манай хөшиг тогтоогч унаад. Ингээд шүн Погийн яг тэр худаг ба дүүж иргэд дөгүүлгийг орчуулад соохот бол амар аимшигтай мэдрэмж. Хөшиг унгууд гинт цочоод. Тий. Тэгээд нэг тийм уг нь хүүтэн байгаад байгаа хэрнээ амар халууцаал хөлс гойжаал айгаад байгаа юм шиг. Айгаад байгаа хэрнээ юунаас айгаад байгаагаа мэдхгүй. Гэтэл өөрийгөө нэг буруутгаад байгаа юм шиг. Тиймэрхүү мэдрэмжинд бол энийг яг би зүгээр уншигчийн зүгээс ярьж байгаа. Айгу уншигч авдаг. Тийм болохоор би Погос зарим хүмүүс тэрвээ сонирхгүй байж магадгүй. Зарим сонирхож ч магадгүй. Гэхдээ энэ бол сонирхоод үзвэл одоо уншаагүй хүмүүс гэсэн үг шүү дээ. Одоо үнэхээр гайхалтай. Яг таны үнэн мөн чанарын өмнө ирж таныг өөрөөр чинь илчилж өөх тийм мэдрэмжийг номноос аавна гэдэг чинь өөрөө гайхамшиг байхгүй юу те. Тий. Тэрнээс биш одоо хүн Рю Муракамиг унших, Харуки Муракамиг унших, энэ те Хенри Миллерийг унших, Хемингуйг уншихаас авах мэдрэмж шал өөр юм байгаад байгаа шүү дээ энд. Тий. Хүний одоо тэр яагаад айдаг те гинт юунаас ингээд цочоод тэр цочрлын байдал нь цаашлаа тэр самуурлын шалтгаан руу бас хэрхэн хөтэлдэг ингээд зан арган шингийн бүхэл төрлийг те зохиолдоо одоо ингээд оруулаад тэгэхээр дээр нь уншигчийг ингээд түүн рүүгээ бичлэгийн арга барил нь илэгдэж татж байгаа юм шиг ингээд соронцдог. Тийм гэдэг чинь гоё үгүйс те. Тийм арга барилтай зохиолч гэсэн. Нөгөөтэйг бүр энэ Погийн бас айгүй тийм нинж чадвар анзаарагддаг. Одоо инэрэнгүй те дөрүүд нь ерөөсөө тийм бүр нэг юм алуурчин байлаа ч гэсэн үзий ядмаар муу дүр ерөөсөө гарч ирдэггүй. Тэгэл одоо тэр хар муур өгүүллийн те гол дүрч байлаа гэсэн ингээд хамгийн гол нь алуурчин болсныхаа дараа тэр одоо гимт хэрэг хийснийхээ дараа гим нүглээ маш ир зөрөгтэйгоор эдгээр одоо юу хүлээдэг, намжилдаг гэх юм уу? Тим дүрүүд бас айгүй их байдаг те. Тэр талаас нь бас хөндөж ярил. Тий одоо таны сайн ярьсан шиг жишээлбэл хар муур өгүүлэлт муурыг тамлан алгах юм уу? Эхнэрээ баламтаар хөнөх тэр бүх үйлүүд уг нь бол нийгмийн суртахуунд үл нийцнэ. Гэвч Погийн өгүүлэлт доторх тухайн ихшинд бол шал өөр амьсгалтай байгаад идэг. Бид өгүүлэлт эхлэх мөчөөс тухайн алуурчийг үзэн ядах сэтэл төрөхгүй байх тун магадтай. Шалтгаан нь яг юунд аа? Шалтгаан нь бид магадгүй тэр хүний сэтгэлийн хямрал зөрчилдөөн тэгээд тэр их нэгүсэл зөвхөрл шаналл байгаад байгаа шүү дээ. Муураа алж явахдаа мань хүн зүрхрэн уйлж гансран шаналж гисэн ирнэл тэр алаад байгаад байдаг шүү дээ тий. Энийг ингээд задлах юм бол яг сэтгэл судлалын өөр ингээд асуудлууд болоод явах л та. Зүгээр яг өгүүллийн тухайд ярих юм бол тэр мань хүн ингээд тэнд муураа тэгж алж явахдаа хангалттай их шаналсан юу хийж байгаа гимшиж байгаа. Тийм учраас буруут харахгүй байгаад идэг. Одоо уншигч түүний сэтгэл мэдрэмж үйлдэлүүдийг нь хамт ингээд давтаад хийгээд алдахгүй сүудэр мэт цуг яваад байгаа болохоор буруут харахгүй болов. Нөгөө талаар ингээд Погийн өгүүлэлгүүдэд ингээ муу дүр гэж юу байхгүй гэд. Тэгээд муу дүргүй байна гэдэг одоо реалист уран зохиолын яг тэр цаад мөн чанарч юм шиг те. Хүмүүс бол реалист уран зохиол, реализм гүтэл бид нэр хвчлээ ингээд бодит зүйлийг те шууд ингээ гоё уран сайхнаар дүрслээд буулгацсан, дүрслээд бичсэн ч юм уу одоо тунгалаг тамир их ч юм уу. Эсвэл гоё уран зургууд их ч юм уу те. Хийсвэрлэлгүүд юм уран зургууд их ч юм уу. Реалист гэж яриад байдаг. Гэтэл реалист бүтээлүүд юм цаад мөн чанар тийм муу дүргүй. За яагаад гэвэл хүнтэй алуурчин байлаа ч гэсэн энэ хүний нэг амьдралыг олоод төрцөн те бол цаанаа ямар нэгэн л тийм учир шалтгаантай гэдэг тийм агуулгыг уран зохиол өөрөө хөндөж идэв юм шиг. Тэгээ нэг ёсондоо одоо хүний нийгмээс бол нэрээ чиний хэлснээр бол те ёс зүйн хувьд байж
болохгүй асуудал ч гэсэн уран зохиол гэдэг маань өөрөө нэг тэнд бид нэр шин дэлхийг, шин ертөнцийг тий шин дөрүүдийг, шин тэр одоо соёл иргэншлийн үр шимийг амталж болох нэг юм зүйл байгаад байгаа шүү дээ тий. Яг тийм ертөнцийг pop бас өөрөө бий болгож чадаад тэн дээрх тэр дөрүүдээ бас урлаж гаргаж ирдэг юм шиг. Жишээ нь бид нэр Достоевский одоо ингээл Гимзэм гэдэг одоо уншигчид хамгийн сайн мэдэх армон байгаа тий. Одоо гомсронгоо орчуулсан. За Гимзэм армоны хувьд болохоор ингээ Раскольниковыг ингээ төгсгөлт нь тий шүүх хурлаас одоо дээд цааз ял оноохгүй ингээ өршөөгөө тэр Сибирь рүү цөлж яхад баг бүгд ингээд баярлдаг ч юм уу уншигч тий. Амьд үлдээчлээ өөрхий Раскольников тий. Хичнээн ингээд гоц ухаантай. Раскольников бол одоо Достоевскийн бүтээсээ баг нэг тийм альфа маягийн тий сонгогдсон нэг маягийн дүр байгаад байгаа шүү дээ. Гэтэл тэр дүрийг ингэж бүтээснээрээ тэгээд тэрийг уншигчид ингээд Раскольников хичнээн хоёр эмэгтэйг тий ингээд маш хэрцгийгээр ингээд төлөвлөж чад алдсан ч гэсэн ингээд цаад шалтгааныг нь мөн чанарыг нь ухаад үзэхээр таниад үзэхээр ингээд баг үгүй нэрэл энэ эмгнийг баг хороосон зөв бэжтэй ч гэх юм уу те нэг талаас ингээд бодоод ингээд Раскольниковыг өмөрөд байгаа шүү дээ. Гэтэл яг нийгэмдэр тийм зүйл бол одоо maaхан бол одоо энэ сошиалор те бусдыг одоо цаазал дүүчилгээд яриад идэг. Тэрний хувьд бол бөөнлийн болж байгаа шүү дээ. Гэтэл уран зохиол яг ийм цаад мөн чанар нь биднэрт ойлгуулах гэсэн зүйл нь тэр нэг хүмүүнлэг, энерги сэтгэлийг илүүтэй бас нэг ямар аимшигын одоо зохиолын адал зохиолын тэтэмгүй хаамаа гэл одоо пог ингээл бахан цоллдог ч гэсэн цаанаа энерги чанарыг бас дөрүүдээрээ гаргаж үлдээгээд байгаа юм шиг санагддаг. Тий. Буруутах аргагүй. Туулж байгаа амьдралыг нь, үзүүлж байгаа дүрийг нь буруу өх шалтагч гарч ирэхгүй мэт. Тийм байдлаар турсалсан байдаг. Ер нь хүн хүнийхээ амьдралыг шүүн гэдэг өөрөө жоох өөрөөсгөл юм шүү тий. Тий. Хүн хүнийхээ амьдралыг шүүх боломж юу баха? Шүүл яг уу шүүнлээд тий. Яг нэг нийгмийн иргэншилтэд тогтолсон одоо энэ дүрм журам тий зарчим тэгэл энийхээ дагуу нэг шүүх байгуулга нь өөрөө тэр нэг юм борог тогтоодог ч юм уу тий. Тэр одоо иргэншлийнхээ шуумаар л бид нар угаасаа аж төрсгөж байгаа шүү дээ тий. Гэтлийг уран зохиол юм ойлгуулах гээд байгаа тэр мөн чанарын зүйлийн погийн үйлүүдээр илэрхтэй бас яалтчгүй нэг тийм юм багшаадаг шүү тий. Аль орчныг чинрэх сэтгэгдлийг төрүүлдэг байгаад идэг шүү дээ тий. Нөгөөтэйгөр бас бүр юм харь гаргийн юм шиг юм байна. Одоо тэр Д омлет гүнтэн гэл гардаг шүү дээ. Одоо тэр тамд очсон тий. Одоо эрхлээ элчмэлчтэй баг уулзаатчих шиг. За тэгэл лигээ өгүүллийн тий. Одоо хатагтай лигээ тэр булшин дотроос ингээд гараад ирж байгаа. Гэтэл үнэхээр тэр эмэгтэй дурлцсан, хайрлцсан ингээд шатцсан тий. Өгүүллийн гол дүр ингээд өөр одоо тий Винарат гэдэг одоо өөр тэр эмэгтэй нь одоо хайртай эмэгтэй тий нас орж яхад ч юм уу. Тэрний ингээд хажуу дахин сэрэх тэр үхлийнх нь тий дахин үхэх үхээд буцаас ихэд идэг одоо тэр цөхрөлтгүй тийм шаналнтай мөчүүдийг амтлаа шүн сууж явахдаа эцээц хайртай эмэгтэй нь гараад ирэхэд нүдийг нь би одоо хизээч андуурахгүй мартаж чадахгүйсэн гэдэг зүйлийг дотроо тийм оршоосон ч байх жишээтэй ингээд яалтчгүй тэр нэг хүний сэтгэл зүй за дээр нь хүний сэтгэл тэр шаналлын мэдрэмж гэдэг энэ нэг дуусшгүй тийм цөхрлийн шалтгаанууд өөр нөлөөнүүд ямар байдлаар илэрдэг вэ гэдэг нь бас ингээд харийн чим шиг одоо хизээч байж болшгүй. За тэгээ тийм зэрэгцээ ертөнцийн чим шиг тийм ахуй дээр авчиж үүнийг бас амьлаадаг чанар байна. Тий. Хязгааргүй. Тий. Маш удам. Тийм орон зайтай байгаад идэг. Погийн бас нэг өөр чанарын судлаачид бас ингээд хооронд нь ингээ харьцуулж ярьдаг штэ зохиолчдыг. Тэгэнгүүт Борхес гэдэг одоо бас Аргентины сууд мундаг тойруулж байгаа тий. Борхесийн тэгсэн чинь зарим өгүүллүүдийн одоо тэр төөрдөг хонглууд тий олон салаа нөө зам давхцсан цэцэрлэг ч юм уу. Ингээд нэг ийм төөрдөг хүний ингээд ирж хүний өөрийнх нь өөрийнхөө бүтээсэн тэр ухамсар дундуураа баг төөрөө явж байгаа юм шиг тийм шидлэг одоо хан хэрэммэр бүтээсэн юм шиг тийм зүйлүүд нь бас погийн тэр ашарын гэрийн мөхлийн тий сүлд нь одоо найзан дагуулаа явдаг тэр нэг газар доорх хонглоод ч юм уу тэдгээрт бас тэдгээр нь гол нь энэ Борхесийн бас тойруулууд нөлөөсөн гэж яриаддаг. Энэ дээр бас ямар бодолтой байдаг? Погийн одоо зохиол бүтээлээс үлгэр авахгүй байх юм ч юм уу түнд автахгүй байх аргагүй. Зохиолч хүн
нэг талаасаа авьяастай мөн магадгүй зарим тохиолдолд түүнээс чухал нь илүү судлаач, илүү уншигч байх хэрэгтэй байх. Тийм учраас тийм өргөн хүрээг хамарсан те зөвхөн уран зохиолын тухайтд бус бүр одоо орон ч юм уу те гэж хязгааргүй уудамд одоо хөөгч шашны ч өргөн мэдлэг, антропологийн ч өргөн мэдлэг, биомтомийн ч ус өргөн мэдлэг байгаа шүү дээ богийн бүх өгүүлэлт. Тэгэхээр тийм зохиолчийг уншихгүй байхын түүнд автаад магадгүй зохиол бүтээлд нь түүний бүтээлүүдээс тусгалаа олсон зүйл байхыг ч үгүйсэхгүй, түүнээс үлгэр аваад те өөрийгөө хөглөөд явахыг үүсэх аргагүй шүү дээ. Одоо зохиол бичнэ гэдэг нь, зохиолч байна гэдэг нь өөрөө маш өндөр боловсрал, маш их мэдрэмж, сэхэтний ажил юм уу нэгэсэндээ. Дөрүүдийн яг ингээд дотоод өөртөөгөө харьцаж байгаа тийм монологууд айгүй их байдаг шүү дээ. Тэр өөрөө өөртөөгөө ингээд нэг бясалгаж байгаа юм шиг өөрөө бодож байгаа. Яг тэр үед нь зохиогчийн дуу хоолой нь орж ирээд за энэ цайз майзын одоо гонхон энэ юунуудны мөндөр хүн одоо цонхоор нь ширтэх аргагүй ч юм уу ингээд дүрслээ тэр одоо хүрээлэн байгаа эд юмсыг нь дүрсэлдэг. Тэр нь дүрдээ бодох цаг бас зохиолч өөрөө бас олгоод байгаа юм шиг тийм содон мэдрэмж бас төрүүлдэг л дээ. Тэгээд эннийх нь шалтгаан нөгөө нэг бодно гэдэг маань өөрөө бас нэг тийм ажил үйл хэрэг шиг зүйл байгаа шүү дээ. Тэгээ үүнийг бас тийм дөрүүдийнхээ одоо тэр орчин ахуйг нь бас дүрслснээрээ илүү бас гаргаж ирдэг. Тэр өөртөө ярилцах боломжийг дүрдээ бас олгож байгаа юм шиг санагдаад байдیں۔ Бодол хэлэх тухай гэсэндээ тэр дүр эсвэл хүн хамгийн онцтой, хамгийн хүнлэг, тэгээд хамгийн үнэн тэр мэдрэмжүүдээ ил гаргаж, талд хийж, илчилж нөхцөлдөг бах. Тийм болохоор одоо олон дүргүй байгаад идэг штэ. Тэгээд өөртөө ярих ч юм уу, дэмэрх ч юм уу те. Тэр бүх үйлдэлүүд, тэр бүх үзэгдлүүд нь одоо яг саяны таны хэлсэн шиг тухайн дүрдээ, тухайн уншигчтай тийм боломжийг олгодог. Поги одоо тэр бас овгос дивгис гэд нэг орчуулсан нэртэй бас нэг содон нэртэй богинохоо өгүүлэлэг байдаг тий. Ордны алиас салбтын тухай. Тэгээд тэр алиас салбтайг бол ер нь алиалагч одоо тий бусдыг одоо хөгж өгч. Гэтэл тэрийг бол хүмүүс одоо ингээ бараг л хүн биш. Тэгээ нэг өөрсдийг нь баясгадаг, зугаацуулдаг одоо тийм модон хүүхэлтэй юм шиг дуртай үедээ гаргаад тавьчихдаг, тэгж үздэг. Гэтэл сүулт нь болоо овгос дивгис тий бүгдийг нь өөрсдийг нь бараг сөөрүүлчихэд хайртай эмэгтэйтэйгээ цугтаа явчихж байгаа штэ. Тэгэнгүүт ингээд бас нэг тийм хүний одоо яг иргэншилтээр ч юм уу тухайн үеийнхээ өөрийнхөө амьдарч исэн цаг үеийн тэр нийгмийн буруу зүрэг бас яг Google-ийн тий хоржонтой тэр хар бараан ёгтлууд маягаар бас ингээд нийгмийнхээ дүр зургийг бас болохгүй асуудлуудыг цооцоо хатгсан бас тийм хүндсэн шинжүүд бас хэдийгээр ингээд тэр илэр тий адал явдал тийм зохиолууд гэж байгаа боловч дотор нь бас юм оршоосын зүйлүүд бас айгүйх ажиглагдгаараа попс бусдаас илүү онцгой ялгардаг. Тэгээд одоо уран зохиолын бас Европын уран зохиолд бас томоохон байр суурь эзэлт юм болов гэж боддог л доо. Нэг ёсондоо болохоор одоо ингээд ширлэг космос бол одоо ингээд хэрэг мөрдөл явж байгаа шүү дээ тий. Нууцын тайлх аргагүй хэрэгүүдийг ингээд лаглаг одоо амарлаг ухамсарын логик бодож олоод тэрийг ингээд уйлдуулаад тий. Нууцыг нь гаргаал ингээд хөөгөө явдаг. Гэтэл по дандаа тэгдэггүй. Тэр дотор нь ингээд сэтгэл зүйн юм дөрүүдийнх нь цочрол эмггүүдээс гадна яг юм хүний нийгэмтэй холбогдох асуудлыг хөндөх бас чадвар айгүйх байдаг. Гартаагүй тийм үнний өмнө бол үннийг бас хилчилдэг. Саяны таны ярьсан август төвхөс өгүүлэлэг дээрч тэр одоо жишээ нь манай нулаа хөлийн баг дээрч тэр тийм улс орноо нэг зөнд нь орхиод цайзыг дотроос нь төмөрлөж чадаад тэгээд суутад баян эзэн зугаацж байх ихшинд улаа хөл өөрийн биеэр орж ирээд хөхөл хэнийг ч үлдээлгүй нийт бүгдийг бүчин авдаг гэдэг ч юм уу.
одоо хичнээн баян тарган байлаа ч гэсэн одоо үхлийн ёроос бол цогтож чадахгүй л гэдэг агуулга үнэ. Нөгөөтэйгөр бас ингээд өөрөө өөрсдийгөө бараг тэр одоо үхлийнхээ цаламд оруулаад хорчиж шин. Тэр хааны уваагүй зан чанар те явсараад эцэстэй. Тийм байгаад байдаг. Тийм бас одоо жишээлбэл одоо морг гудамжны аллага дээр гэх юм бол бараг одоо хамгийн анхны тийм мөрдөгчтэй дүрийг гаргаж ирэх юм уу те. Одоо мөрдөгчтэй мөрдөгч дэвтэн мэдлэг бол одоо дараа нь нутаг 3 зохиолд Шерлок Холмсын дүр байхгүй байх гэсэн ингээл судлаачд ярьдэн шүү дээ. Мэдээж хэн нэгэн бичгэлээсэн байх л та. Гэхдээ ялчгүй тэрийг уралсан анхдагч сэхэтэн суутан бол По гэж байгаа. Төрмөлтэй. Гайхамшигтай. Пол бол Погийн тухай ярих юм уу? Пог уншина гэдэг нь өөрөө талаа юм да. Баршгүй. Пог ерөнхийдөө анх нэг өгүүллийг уншаач ч юм уу, эсвэл нэлийн хэдэн зохиол бүтээлүүдийг нь уншиж ч юм уу, эсвэл амьдралд нэг тохиолдсон, өөр тохиолдсон тэр нэг бараан дурсамж те тэр зүйлээс ч юм уу шалтгаалаад ингээд илүүтэй бүр шимтэх болсон уу. Одоо Пог ингээд сонгоод өгүүллийн төврийг нь бүр онцлоод те анхны орчуулгын төврээ ингээд хийж бүтээж гаргаж яах гэхээр энэ зохиолчд бас нэлээдгүй автсны шинж болов гэж хараад байна л да. 18 онд ах мобис утга зохиол судлаачийн ангид орж исэн. Тэгээд ах 18 онд л Погийн хар мөр өгүүлгийг нь олж уншаад ер нь яг Пог ч юм уу эсвэл Достоевский ч юм уу те анх олж уншсан мөч нь өөрөө их гайхамшигтай байдаг. Пог анх уншсан, Достоевскийг анх уншсан тэр үеийн мэдрэмж, тэр үеийн догтлол хөөрлөөсөө би бол бараг 1 сар гарааг баха. Одоо яг эргээд ингээд уйтаа ах үе бодоход одоо бас ингээд өөрөө редактор хийгээд Пог орчуулад ингээд явж хахад түүнийг одоо ингээд анх уншсан үеийн мэдрэмж маань л хамгийн гайхамшигтай өгүүлшгүй. Тийм одоо үзэсгэлэн төгөлдөр гэх юм уу те. Тийм байгаад идэг. Яг надад бол надад Погийн амьдралтай төстэй үйл явдал бол байхгүй л дээ. Жишээлбэл би одоо По шиг өнчрөх юм уу те. Тиймэрхүү нөхцөл байдалд бол ерөөсөө орохгүй. Уг нь бол их л зүгээр амьдраад идэг. Гэсэн ирнэл Под яагаад ч юм эсвэл детектив зохиолд ч юм уу те. Автахгүй хэтрүүлбэл донтохгүй байхын аргагүй тийм байгаад идэг. Миний одоо аж төрж байгаа. Тий. Одоо байдал маань миний өөрийн тэр одоо уран зохиолоос авдаг мэдрэмжтэй бол эсрэг гэж шүү дээ. Тий. Миний одоо амьдралын хэмнэл ч юм уу те. Одоо би яг Пошиг ч юм уу эсвэл одоо өөр юм детектив зохиолууд ч те. Хүн алж талаал, димэрэл, архитаал те. Эсвэл өөрийгөө хордог ч юм уу, ямар нэгэн этгээд гаж аллах төлөвлөх ч юм уу те. Тиймэрхүү үеэлээс хол гэхдээ яг детектив зохиол их ч юм уу те. Триллер жанрын кино ч юм уу, эсвэл арт кино ч юм уу. Зохиол бол дуртай. Одоо энэ дээр одоо бараг 3 жил редактор хийж байгаа гэхээр яг залуу насныхаа л юмыг зориулж байгаа юм шиг байгаа. Тий. Гэтэ энд бол харамсахгүй л те. Уран зохиол уншин, ном шимтнэ гэдэг нь өөрөө гайхамшиг. Ном уншихын сайхныг залуучууд те эсвэл залуу зохиолчд айгу мэдрээсэй гэж би бас боддог. Ягаад гэвэл уран зохиолтой анхлан танилцах ч юм уу одоо ингээл уншиж эхлэх үедээ ер нь ингээд цаашлаад ингээд жоохон судлаад эхлэхээрээ өөрийгөө би ингээд ерөнхийд мэддэг болчлоо ч юм уу тэгж боддог сэтгэл төрдөг гэж магадгүй л те. Гэхдээ бол уран зохиол бол хизээч одоо дундашгүй яг утга зохиолын онолыг ийм гэж тогтоож барьж хэлхийн аргагүй. Тийм учраас ямагт унших, ямагт судлах, ямагт суралцах, үргэлжид өөрийгөө голох хэрэгтэй юм шиг байгаа. Нэрээ тийм шүү те. Ерөнхийдөө одоо тэр Набоковын үг гэдэг штэ. Тэ зохиол бүтээлийг хичнээн их уншлаач гэсэн
хүний ямар нэгэн одоо мэдэж чадаагүй тэр нууц гүнд нь заавалч үлддэгэ гэд хэлсэн байдаг тий. Одоо уншсан яруу найргийн төврийг тий шүлгүүдийн цээжэр мэдээдж байгаа юм шиг явж исэн хэрнээсээ нэг өдөр ингээд өнөх номоос өхөө харахад тэр дотор өгүүлшгүй гоё хос хоёр мөрөө явж ирснийг яг энэ мөчөд анзаарах ч юм уу тиймэрхүү байгаад идэг. Ном руугаа ороход энэ Погийн нөгөө нэг юу гэдэг штэ лигийн хатагтай байдаг штэ. Тэрэн дээр нөгөө түрүүн бас дурсажсэн. Тэгээд нөгөө айдас ир зэрэгээ ярьжсэн. Лигийн хатагтай дээр бас нэг хүндж байгаа тийм гол сэдвүүн ус нөгөө хүний яг үнэнг нь хэлж өгч гин гэдэг шиг ингээд хүмүүс ингээд найцаасаа болоод тэгээ айцаа ингээд давж чадахгүйгээсээ болоод бурхандаж тэр те шашин шүтлгийнхээ хувьд бурхандаж тэр за эсвэл тэрний наан яг байгаа ингээд сахиусан тэнгэрүүд ч тэр одоо ингээд дөхөж чадахгүй бүр юм дорой амтсаа тэ үүнээсээ болоод ингээд хүн сэтгэлийн үнхэнцийн дорой байдлаараа бол одоо та нар юутай ч одоо игнэх тийм шаардлагагүй тэ нэг бадраад би мундаг тийм гээд ингээд бах ямар ч шаардлагагүй гэдгээ гэдгийг бас өгүүлсэн байдаг шүү дээ тэ тэгээд төгс ир цэргийн яг чандад ер нь хин хүрсэн юм би тэ баг хинч хүрээгүй гэдэг. Тэгээд түүн дээрээ дөрөөлөө тэр дүр нь ингээд баг үхэлтэй ингээд баг сүулт нь өөрөө тэг хайртай юм бихтэй юм шиг өөрөө баг ингээд тэрнтэйгээ тэмцээж байгаа юм шиг. Тэгээд тэрийг одоо ялан дийлж чадахгүй тэр босч ирсэн сүнсний улаанууданд уусан нэгдээд дуусч байгаа юм шиг. Тиймэрхүү бас өгүүлэмжүүд бас аягүй их явдаг. Погийн өгүүлэмжүүд дотор бол инг тинг гэж бол хэзээч зааварлахгүй. Тушаахгүй гэх юм уу нэг ясандаа. Сургамжлахгүй байх тийм. Сургамжлахгүй. Тэгээд сургамжлахгүй мөн таны гэмт үйлийг инхрийлж одоо толгойг бол хэлэхгүй. Гэсэн хэрн маш хүчтэй сэтгэл хөдлөл үйлдэл хийхэд хүргэдэг. Тэр нь одоо маш олон талыг агуулна гэдээ яриад байгаа шүү дээ. Нинж үнэнч шудраг айдастай энэ бүх мэдрэмжүүдэд хүний хамгийн үнэн мэдрэмжүүдийг хэлцлэх юм уу да. Тэ. Хамгийн гол үнэн зүйлүүдийг. Погийн нэрээ түрүүн бас нэг архив дарстай яриа гарсан. Пос өөрөө одоо архинд орсон суудсан гэж тодорхойлдог тийм Пог. Тэгээд түүнээсээ болоод ингээд сүлд нь өөрөө бүр тэр мэдрэлийн цочмог одоо сэтгэц мэдрэлийн өвчтэй архаг өвчтэй болоод хиймч хардаг болсон гэж ярьдаг. Тэгээд гудамжинд согтуу нас орсон ч гэж ярьдаг. Тэгээд дараа нь Пог бол одоо оршуулсны дараа жил бүр төрсөн өдөр дээр нь тий хар хувцастай хүн коньяк барьж ирж уудаг ингээд дам ярианууд нь бас Погийн тэр намтрынх нь дагалдсан дам ярианууд бас өөрийг нь бас ингээд нэг тийм домг шиг болгоод зохиолынхын дүрх шиг болгоод хувиргацсан байдаг шүү дээ. Тэгээ Пол одоо нөө морь унсан толгойгүй хүнийг зохиосон. Маринтэй бас их найзууд байсан. Тэр хоёр одоо эргийн уушны газар очиж маш их хатуу арих уудаг байсан. Тэгээ яриан ингээ үргэлжлээ явангууд одоо гэрээсээ гараад уушны газарт очиж үргэлжлүүлж уудаг байсан. Тэгээ Пол өөрөө шартаад ингээд маш олон хоног шартдаг болохоо баг босч ирж чадахгүй нэг уухаараа айгүй олон хоног шартаж хөвддөг байсан. Тэргээл ярианууд айгүй их явагддаг л та. Тэгээд намтар нь өөрөө бас ингээд өөрийг нь тэр зохиолынх нь те этгээд хачин дөрөвч шиг ингээд бүр амар домог болгоод хувиргацсан байдаг шүү дээ. Тий. Үеэлдүүтэйгээ гэрлэх юм уу те. Бид нар юу яддаг баха? Одоо мэдээж Погийн тэр намтруудыг судлаач нарын ч юм уу уншигчдын баяжуулсан тэр хөлгөр домог шиг яриагаар төсөөлөхдөө илүү таатай үнэмшихийг хүсдэг баг. Энэ үнэмшил нь бидэнд ч баяр жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг байх магадтай. Нөгөөтэйгүр тийм суут хүмүүс нэгэнт авьяасыг авч төрсөн онцгой хүмүүс сэтгэл готролтой ч юм уу те арх дарсыг ихээр хэтрүүлэн хэргэлдэг солио өвчин тусах тиймэрхүү хандлага их элбэг ажиглагддаг. Энийг бол буруутгах аргагүй. Зүгээр уншигч юм уу уран зохиолын сонирхогч өөрөө үүнийг даган баясаад одоо арх дарсыг сонирхох гэдэг нь өөрөө бид нар түүний чинэнд
түүний жинэний бус байгаад идэг өөрөө. Тэгсэн хэрнээ түүний одоо сайн чанарынх нь энд хүрэхгүй ээжиж арай юм тутмаг шинжүүдийг даган байсан гэдэг нь бол бас буруулах л та. Буруулах тий. Нэг ер нь суутан хүн гэвэл ярьж байгаа штэ. Зохиолч 62 чихээрээ нэг уудаг ч юм уу тий. Тэгээ нөгөө талаас одоо ингээд суутан хүн ч юм уу эсвэл ингээд за би уран зохиолгүй шүлэг яруу найргүй би дуу хооргүйгээр амьдрч чадахгүй гэл ярьдаг тий. Одоо жишээ нь миний хувьд би ингээд ном уншихгүйгээр баг амьдрал зүгээр бас амьдрч чадалах юм шиг байгаа. Тэнгүүт нэг талдаа тийм суутан хүмүүс бол үнэхээр амьдрч чадахгүй хаад бол Леонардо да Винчи мэж шиг тий. Тийм хүмүүс бол одоо тэр урлаг антом уран зураг шинжлэх одоо орон судлал гэл юмдаа бүх цагаа зарцуулдаг ч юм уу. Тэнгүүт ийм хүмүүс бол нэг бол одоо ингээд юу гэдэг үнэхээр ингээд юу гэдэг галзуу солиотой тий. Ингээд одоо юу гэнтэй ухамсар нь ингээд погийн зарим нь одоо дөрөвчиг юм хуваагдмал тийм хүмүүс идэг. За нэг бол үнэхээр тэнэг хүн байхаа гэх. Тийм үнэхээр тэнэг хүн бол бас суутан хүн байдаг гэд тэг ярьдаг шүү. Тэгэхээр тэр талын бас юмнууд бас навтар дээр нь бас айгүй их баяжуулж явдаг болохоор бүтээлүүдийг нь бас их сонирхолтой бас унших тийм сэтлийг бас дэлхийн нийтээр бас төрүүлсэн багтал. Гэхдээ ялтчгүй тэгээд сонирхол өдөөж байгаа. Тэгээд яг уншаад үзэнгүүд үнэхээр погийн зохиолууд бол шидэвэр гэдэг үгэндээ бүр цогцоор. Тийм шидэвэр гэдэг үгэндээ цогцоор барах уу бүр тий их хатаггүй. Авиас мэдлэг тэр бүхний талаа байгаад байгаа болохоор под бол зүгээр гайхамшигтай гайхалтай л гэхээс өөр ямар онцтой гэдэг бол мэдэхгүй байна. Энэ үгүй яг мөн чанар нь бол погийн бүтээлүүд дээр биелэлээ олно гэж тий. Нэг талаар нэр сонирхолтой юм асуувал үнэхээр энэ арх дарс ч юм уу тий. Одоо мас оруулах бодис ч юм уу ийм зүйл яг ийм урлагийн тэр цаад мөн чанар сэтгэлгээх ч юм уу тийм хүчтэй өдөөдөг тийм зүйл байдгийн болов жишээ нь одоо мастер Маргарита 2 гэдэг бас нэг гайхалтай гэдэг үгэндээ зохирсон тий утгасан үйл явдалтай арман байгаа штэ. Булгако юм. Тэгээ Булгако бол өөрөө нөгөө эмч хүн байсан. Тэгээ өдөө орон нутагт томилогч ажиллаж байсан Оросын маш одоо өдөө орон нутгийн хүнд хэцүү нөхцөлд бас ажиллаж байсан учраас өөрөө бас тэр нөгөө нэг хямрлаасаа дээр нь бас шүн унтахын тулд ч гэдэг юм уу ингээд морфиныг баг тунгаар хэрглэж байгаа сүулдэ тэрэндээ донтоод тэгээд одоо энэ 20 дугаар зууны юу ингээд юу байгаа штэ шид реализмын одоо эхлэл тэр хойд Европт Оросын нутагч бас байсан биш үү гэдэг тий судлаачдыг дуу алдахад хүргэсэн тэр романыг бол одоо мансуурлын нөлөөнд бичигдсэн ч юм уу гэж ярьдаг штэ. Тэгэхээр ялч нэг тийм өдөлтийн хүч байд юм болов. Тийм. Яг үнэхээр бэлэг танхаа авьяастай хүмүүс бол мансуурсан мэд тийм их сэтгэл хөдлөл нь өндөр дээгүр хөвж зохиол бүтээлээ бичдэг баг. Нэг талаараа бол байх боломжтой. Жишээлбэл Стивен Кингийн Гэлма романыг Стивен Кинг бичснийхээ ар дээр тухайн бүтээлээ огт сандгүй гэх юм уу те. Тэгэхээр үүнийг эсвэл мансууруулах байдлын нөлөө дэмэрлэлийн байдалтайгаар бичсэн гэх нь зөв. Нөгөө талдаа бол бас буруу байх талаач хэлэгдэх баг. Стивен Кинг бол бас өөрөө маш их уудаг байсан. Тэгээд бараг согтуудаа бичсэн гэд хүлээн зөвшөөрсөн гэдэг чинь Гэлба Арман бол тий. Тэгээд Гэлба Арман бол үнэхээр бас англи хэлний тэр латиогийн бас гайхалтай уруухан шингэсэн бүтээлүүдийн сонгодог бүтээлүүдийн бол их тооцогддог. Тэгээ аимшигын төрөл жанртай ч гэсэн бас нэлээд дээгүүрт ордог бүтээлтэй тий. Тэгэхээр ялч бас энэ талын сэдв маань өөрөө нэг зоосны хоёр тал гэдэг шиг аль нэг талд нь аваач гэж хандаж босгох гэд бас айгүй ярвхтай зүйл байна л та тий. Тий. Жишээлбэл одоо тэр погийн өгүүлбэрүүдэд илрэх тэр хуваагдал нь нэг тал руу хазаахгүйгээр гээд буруу зөв сайн муу гэж дэслэхгүйгээр аль алийг нь одоо ингээд тэнцвүүлэн бичсэн байгаад идэг. Бас дүрийн тэнцвэржилтийг бас өөр аягүй сайн хадгалдаг. Тийм хадгалдаг байна тий. Тэгэхээр яг энэ дээрээс бас нэг зүйлийг асуухад яг погийн өгүүллүүдийг орчуулж явах явц ч юм уу
одоо ингээд хоёр хэлний дунд ингээд сэлгэн гэдэг чинь орчуулагч бас нэлээд хэцүү байж штэ. Тэгээ мэдээж орчуулгын бүтээлүүдийг бас өөрөө дараа нь бас хянан редакторлон гэдэг чинь бас айгүй их том ажлууд байгаа шүү дээ. Энэ талаар бас ярил. Ер нь сүүлд бас яг маах нөгөө зохиолч орчуулагч гэдэг айгүй их монголчууд бол уншигчид бол мэддэг ярьдаг тий. Редакторын ажлыг бас нэг төдийлэн сайн ойлгодоггүй ч юм уу, хайждаг ч юм уу нэг тийм тал байдаг. Сүүлийн үед бол бас илүүтэй уншдаг болсон болохоор за энэ номыг сонгоход за орчуулагч нь хэн бэ те, зохиогч нь хэн бэ гэж харахаас гадна хэн бас редакторлсан байна гэдээ бас нэг талаараа бас жоохон хардаг болж эхэлж байгаа шиг байна тийм үү. Тий, орчуулагчийн ажлын тухайд бол хүнээсээ шалтгаалах байх л та. Жишээлбэл уран зохиолын орчуулга хийдэг хүн зүгээр шинжлэх ухааны ч юм уу хувийн хөгжлийн орчуулга хийдэг хүн хоорондын хүнээс одоо их чадвар, мэдрэмж, авьяас бас орчуулгад байдаг байна гэж би боддог. Тийм болохоор уран зохиолын орчуулгыг хийнийг тийм өөрөө нарийн торгон мэдрэмж нэгт нөгөөдөө өөр маш их хариуцлага байдаг. Жишээлбэл Пог ч юм уу, Хемингуэй ч юм уу те, эсвэл Бодлерыг ч юм уу барьж авсан хүн бол өөртөө эсвэл эргэлзэхгүй байгаа, эсвэл маш их айцтай байх. Редакторын ажлын тухайд яг үгүй одоо ингээл бүр ажилдаа тасаж даадсан ч юм уу тиймэрхүү редакторууд бол өөр идэг байх л та. Би одоо ингээд шинэ залуу редактор болгоор орчуулагчийнхаа одоо нэг тийм орхисон толбуудыг л араас нь цэвэрлэж явах юм уу да. Хэрвээ тань дээр үсэд хүчээд гэдэг шүү дээ. Танд одоо их балмад орчуулагч таарсан бол та тэгэл тэрийг яаж игээл бүтээл ном болохоос гарцгүй. Үнэхээр гайхамшигтай сайн орчуулагч таарсан бол та магадгүй орчуулагчаас шин чадвар, мэдлэг юм сурж аавна. Тэ. Иймэрхүү боломжтой байгаад идэг. Тэгээд яг редакторын ажил сүүлийн үед бол миний бодлоор илүү тийм нарийн арай үнцэнтэй болж байгаа нь анзаарэгдэж байгаа. Энэ нь магадгүй одоо AI хөгжих ч юм уу те. Одоо технологийн дэвшилтэй холбоотой байгаад байгаа. Зүгээр үг хүсгийн алдаа засах ч юм уу те. Иймэрхүү юмнуудыг бол одоо манай монголчуудын хөгжүүлж байгаа тэр чимээгээ програмч хийж чадсан шүү дээ. Тэгэхээр редактор хүн ямар байх ёстой вэ гэхээр одоо судлаач, шинжээч, юм уншдаг, юм эрхлүүлдэг, мөн урам зоригтой байвал ажил нь илүү агц дэвшилтэй байх. Тэрнээс биш ямар ч сэтгэл хөдлөлгүй тэр номыг зүгээр ингээд үгсгийн засаал ингээл энэ ном болцдог гэж бодож байгаа бол бас эндүрл. Тэгэхээр редактор ч юм бол бас нэлээд бол орчуулагчаас дутуугүй юм болно шүү дээ. Хэрвээ сайн редактор танд дарах юм бол таны одоо өмнөх орчуулга буцаад редактор нь орчуулагчтайгаа эргээ холбогддог байхгүй. Одоо чинь манай нэвгүүд бол тэгэхээр таны боловсон орчуулгыг сайн редактор бол ам оруулаад хоёрын дундаас гайхамшигтай бүтээл гарч болно. Эсвэл гарахгүй ч явах магадлалтай. Тий. Редактор гэхээр бас дотроо бас янз үе техник редактор ч гэдэг юм уу үсгээ алдаад байдаг. Одоо жишээ чимээгээ бол одоо баг техник редакторын үүргийг гүйцэтгэж чимээгээ бол техник редакторын үүргийг бол одоо гүйцэтгээд явчих хангалттай чадвартай ч гэдэг юм уу те. Тэнгүүд нөгөө талдаа уран сайхны редактор гэдэг. Тэнгүүд maaхан бас зөвхөн хэл найруулга тал дээр ч юм уу бодоод байдаг. Гэтэл одоо номын автсны одоо тэр цувралын ч юм уу эсвэл концепцийг гаргах ч юм уу те номын одоо тэр шинж чанар дотоод тэр үг үсэг өрөлтийг те дизайны тал дээр нь ч гэсэн анхаарах тийм уран сайхны редактор, номын редактор гэж бас байна тийм үү. Тий. Одоо яг уу сүүлийн үед хэвлэлийн газрууд хяналтын редактор гэж байгаад байгаа. Энэ бол намайг оюутан байхад бол нэг байхгүй байдаг гэсэн. Хяналтын редактор нь нэгэсэндээ зүгээр намтар ч юм уу те AI-аар хийх боломжтой. Бид нар одоо бас AI-ыг үгүйсгэж те энэ бол ямар ч дэмий зүйл гэж орхигдуулж болохгүй. Ямар шарахгүй те.
Тэгэхээр энийг хэрхэн ашигтайгаар сайжруулж зохицож ажиллах вэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Тийм болохоор редактор нь хяналтын редактор ямар үүрэгтэйгээр орж ирж байна вэ гэхээр AI-аар ч юм уу те. Тэгээд дээрэс нэмээд мэдээж хүн оролцсон шүү дээ. Техник редактор оролцоод програмаар зөв бичгийн дүрмийг нь засуулаад гаргах тийм боломжтой ном байж болно шүү дээ. Яагаад болохгүй шүү дээ. Одоо өчнөө олон ном хэвлэгдэж хахад тэр номыг бол бас сайнч гээгүй мууч гээгүй гэхдээ тийм номыг хяналтын редактор гэдэг хүн зүгээр энэ боломжтой байна гэж засварлаад гаргаж шууд ингээд зөвшөөрөд гаргаж болно. Эсвэл одоо энэ ажиллах шаардлагатай гэх юм бол яг тэр нөгөө саяны таны хэлсэн шиг те уран сайхны редакторын нэрийн мэдрэмж за цаг тутам мэдээч хайштай одоо редактор хүн бол ингээд нэг мэдгүй нэр томьёо ч юм уу те шатанжил том жижигээр бичих ч юм уу гих мэтчлэн одоо нэг өгүүлбэрийг зүгээр нэг удаа уншаад өнгөрөх тохиолдол ер нь ховор байгаад идэг тийм ерөнхийдөө AI-ыг тий өөрсдөө AI-ийг боол болохгүйгээр AI-а бас боолчлоо тий энийг нэг дээш нь шүлтээд ингээд авах үг дээрээс нь бас харж бидний одоо туслах юм а гэдгийг нь бас бодолцож заавал үзэх ёстой гэдэг бас хандлага явж штэ. За цогцлогоо маань бас Непко хэвлэлийн газарт орчуулагч редактор хийдэг гэд би тэрийн бас ярианаас за ихэнд бас танилцуулснаас үзэгчд манд анзаарсан байх. Тэгээд Непкогоос бас хавар болж гин. За хавар болохоор бас уншигчдын дуртай тий номын баяр болдог. За тэгээд бас ямархуу шин бүтээлүүд бас Непкогоос Непко хэвлэлийн газраас бас гарах гэж байгаа уншигчтай ямар биелэг барих гэж байгаа бол тэндээс бас цугцхан хуваалцаж болох уу тий сюрприз нь бас актер бас хамаагүй ингээд задлаач гэд бас яг тэгж тулгахгүй. Гэхдээ боломжтой гэвэл бас хуваалцаж болох уу. Өөрөө бас ямархуу одоо бүтээл дээр ямар гоё шин номон дээр бас ажиллаж байна. Тэрнээсээ бас хуваалцвал. За би 25 оны хамгийн сүүлд ажилласан ном бол Jonathan Carlin утга зохиолын онол гэдэг манай Hogwarts-тэй хамтарч гаргадаг 15 ширхэг цуврал ном гарсан байгаа. Тэрний 16 дахь нь утга зохиолын онол гэдэг ном гарсан байгаа. Энэ дээр бол 25 онд ажилласан. Энэ номын орчуулах ч юм уу эсвэл номын чанар уншигчдад нөлөөлөх төр тусмаа мэргэжлийн ангийн оюутнууд ч юм уу агсан төвчний уншигчдад ч юм уу те илүү шин сонхон байгаа болов уу гэж бодож байна. За 26 он руу ороод одоо ирээд сүүлд ажилласан одоо уншигчдаа дуулгах шин сонин гэх юм бол манайх одоо нөгөө нэг Уухагийн хитцэн зохиолч Уухагийн амьдрахуугаар нэлүү мэдээдэг шүү дээ. Тэр амьдрахуй номын зохиогч Уухагийн бас нэгэн шинэ бүтээл гаргаж байгаа. За тэгээд орчуулгын хувьд бол мэдээж чанартай сайн байсан. Зохиолчийн хувьд ч гэсэн тунд авгүй тийм зохиолч байдаг Уухаа. Тийм сонтой байгаад байна. За төгсгөлд нь за хоёулынгийнх нь бас ярианы цаг бас болж ах шиг байна. Подкастын маань цаг. За тэгээд төгсгөлд нь асуухад ингээд сонирхолтой байдлаар ч юм уу гэх юм уу. За тэгээд өөрөө ч гэсэн эсвэл уншигчийн хувьд Эдгар Аллан По уншигчийн хувьд тэгвэл яах вэ гэж өөртөө тавьж исэн асуулт ч юм уу нэг талаар байж магадгүй. Тэгэхээр Потой одоо ингээд уулзвал яг тий юу гэж асуух ч юм уу эсвэл ямар яриа өдөж эхлүүлэх байсан бол за нөгөө талдаа бас чамд ингээд Погийн яг тэр нэг тухай өгүүлэлэг тий бид хоёулаа нэг хүрээлэн байгаа орчин газар гээ ярьсан штэ. Тийм газар нь яг ертөнцид нь нэвтэрч орох тийм боломж олдвол тэг ямар өгүүлэлгийг сонгох вэ? За би бол Пог дагаад нэг тийш явна гэж бодож байна. Ашерийн гэрийн бүхлийн үлгийн тэр уур амьсгалт тач басан баха. Тэр одоо орчин нөхцөл салхи уур амьсгалыг мэдрэхийг хүсэж байна. Тэр өөрөө их тийм гоо зүй өндөр энерги чимээгүй айдас дагуулсан хэрнээ
яруу мэдрэмж байгаад идэг. Ярилцлагын тухайд бол ямар нэгэн зүйл ярихгүйгээр түүний хийж буй үйлдэлүүдийг алдалгүй ажиглаж өөрөө ямар нэгэн үг унах баха. Ягаад гэвэл пачад ямар нэгэн байдлаар л тэнд аллах юм уу аимшигт үйл болно. Тэрийг төвчээр төвлөх юм болоо. Тэгэл цаг явж эхлэх юм өчөд. Өөрөө зохиолч маань өөрөө яриаг эхлүүлэх байх гэж тий. За бас ерөнхийдөө бас нэг уран зохиол өвлөлөгч юм шиг их тийм сонирхолтой хариулт өглөө. За тэгэд өнөөдөр Эдгар Аллан Погийн номын зочноор бас Эдгар Аллан Пог онцлох энэ яг улаан хөлийн баг гэмэх номыг бас ярьж дугаарт маань оролцсон. За орчуулагч редактор Цогцлмодо баярлалаа. За тэгээд бидний зүгээс бас үндэсний тойм гэдэг сэтгүүлийг хийгэл телевизийн бас зүгээс гаргадаг, хэвлүүлж 7 хоног тутам бас хэвлүүлдэг байгаа. Тэгээд үндэсний тойм сэтгүүлийнхээ бас сүүл гарсан дугааруудаас бидний урилгыг хүлээж авч оролцсон танд баярлалаа гэж урсгаж байна. За баярлалаа. Хаа сайгүй харанхуй үхэл бидний тавилан татуулсан чичрэх цогцснуудын дээрээс ам тэмцэн орилох бархираан дунд авсны харанхуй хөшиг буулаа. Хүн хэмээ хэмигнэлт жүжигт хүүрийн ут ялагчаар төгслөө. Сахиусан тэнгэрүүд нөмөргөөсөхөөд сайх үзэгдэлт гашуудан уйллаа. Эдгар Аллан Погийн улаан хөлийн баг хэмээх цогцлмаа битүүрийн сая онцлон ярилцсан. Энэхүү өвлийн төвөрт гардаг лигийн өвлийн төвөрт байгаа бас нэгэн шүлгээс та бүхэндээ уншиж сонирхууллаа. За үнэхээр хүн төрөлхтний утга уран зохиол гэдгийн тэр жир бус мэдрэмжүүдийг, жирийн бус тэндээс авах уншигчийн догтлолуудыг үгээр хүний тэр гол дөрүүдийн нууцаар урлан сийлдэг. Урлан сийлж бүтээсэн Эдгар Аллан Погийн улаан хөлийн баг хэмээх номыг энэ удаагийн дугаартаа онцлолоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.